Сайн байцгаана уу? Налагчуудтай хайр түгэе. Мэдчилгээ хүргэлтийн хамт олноос та бүхэндээ өчигний мэндийг хүргэж байна. Өнөөдөр 10 дугаар сарын 18 хорвоод мэндэлсэн Хосгүй баярын өдрөнд тохиож байгаа Эрдэнэ очир хүүгийнх нь хүсэлтээр бид төрүүлж өсгсөн ээж дорж сүрэндээ хэмээн хаягалсан маш гоё цэцгийн баглааг өөртөлж хүүтэй болсон өдрийн халуун баярыг нь хуваалцахаар замдаа гарч байна. Бидтэй хамтаагаарай. Сайн байна уу та? Сайн байна. Амралтын өдөр аятухтай өнгөрүүлж байгаа үзэгчид та бүхэндээ мэдчилгээ үргэлт маань ээлжид шинэхэн дугаараа шинэхэн зочинтойгоо үргэлжлүүлж байна. Бидний энэ дугаарын хүндэт зочноор дорж сүрэн эмээ маань саатан морилсан байна. Эмээ энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Оройг сайхан өнгөрүүлж байна. Сайхан өнгөрүүлж байна. Эмээ амрах гээд байжсэн чи гинт гаднаас бичлэг цэцэг жимс болоод тус их гайх уу? Гайхахаар барахгүй. Үүс болж байгааг нь ойлгохгүй. Охин нь эхлээд өөрийгөө танилцуулъя. Манайх налагчуудтай хайр түгэе гэдэг ийм нөгөө мэдчилгээ хүргэдэг газар. Хүмүүсийн баярын өдрөөр очиод нөгөө гинтийн бэлэг барьдаг. Тэгээ танд гинтийн бэлэг ирсэн байна. Яасан гэлээс юм бэ? Баярлалаа. Баярлалаа. Тэгэхдээ өнөөдөр 10 сарын 18 нэмээ. Таны төрсөн өдөр үү? Гүй. Ямар баяр? 2 сар. Яг үний хэдэн хүүхдтэйгээ юу ясны баяр болж байна. Ер нь хоёулаа нэг санах гэдэг 10 сарын 18-нд ямар өдөр болдог вүлээ? Би одоо санахгүй. За, тэгвэл охин ингээд асууя. Эмээ хэдэн хүүхэд төрүүлж өсгсөн? 6. Оо 60 сая бидний аавын төс өдөр. Ямар гоё юм бэ тийш тий. Бидний аавын төс өдөр. За тэгвэл эдний аавын тухай хоёулаа танилцуулна. Хэн гэж хүү вэ? Эрдэнэ очир гэдэг хүү байна гам болтыг. За миний дээрээсээ 3 дахь хүү байна. Сайхан хүү байна мундаг. Сайхан хүүтэй ээжийг шагнахаар ирсэн. Баярлалаа. Стэг маш их баярлалаа. Ямар гэж зоол гэж вэ? Хүүтэй юу мэдхгүй төрснөөч мэдхгүй сууж байгаа юм шүү. Өө тэнэг шагнаа. За тэгээд эмээ энэ төрсөн өдрийн баяр гэдэг чинь их утга учиртай. Залуучууд чинь баярлаад өөрсдөө бүр уцаар жирэх завгүй алга болчихдгийг штэ. Харин таны төрүүлсэн хүүхдүүд дундаас их ухаантай хүү төржээ эмээ. Төрсөн өдрийн баяраараа төрүүлж би яах вэ? Надад хүмүүн заяаг хайрлсан ижигээл нэг их гоё баярлуулчих юмсан гэсэн хүсэлтийн дагуу тань дээр ирсэн шүү. Тэгээд хөвгүүд чинь ээжтэй хайр инэрлээ урсгадаг. Тэгтээ хэлхийг хүссэн үгээ охиноор нь дамжуулаад одоо танд өгөөд явуулсан байна. Тэгэхээр бэлгийн өгөхөөс өмнө эхлээд би хүүгийнх нь хаягалж ирүүлсэн гоё сэтгэлийн үгийг уншиж өгье шүү. Сайн сонсон шүү. Заяа. Энгэртэй наач элгэндэн твэрч энэ орчлонд намайг эрүүл саруул эсэм минь төрүүлж өсгсөн ижим минь тандаа баярлалаа. Өнөөдөр миний төрсөн өдрөө таны минь хүүтэй болсон онцгой өдөр тохиож байна. Та нарынхаа буйнаар ээжийнхээ инрэл хайр аавынхаа голголмодод аз жаргалыг хүртэж хүүн өдий дайтай хүн болсон юм шүү. Элсэн говийн ширхгийн тоогоор ээжтэй хүн дэндүү их хайртай шүү. Эвэлсэн сүхтэн залгилж энэ орчлонд хүн болсон учраас ээжээ та надад бурхнаас ч илүү үнэтэй. Халуун хөвлөд танд бүрэлдсэн учраас хайрлахгүй байхын аргагүй юм. Хамаг сайхан бүхнийг танд хүртсэн учраас хүндлэхгүй байхын аргагүй шүү гэд. Энэ хоёр цэцгийн баглааг хүн намайг төрүүлсэнд баярлалаа гэд өгөөд явуулсан байна. Ороо уураж зүрхнээсээ аяс ээжи бүү. Эмээ одоо энэ бичлэгийг нөгөө хүүн үзээд сууж байгаа, бэр нь үзээд сууж байгаа. Тэд нартай төрсөн өдрийн мэнд хүргээд бас юу ах вэ? Миний чинь 6 хүүхэд төрүүлж өсгсөн. Тэгээд өвгөн битэрчүүд хичнээн сайхан ач зээ нэг зөндөө болж байна. Тэгэхээр энэ надад мэдлэгээ явуулж байгаа миний сайхан хүү уртудаа насалж дандаа ариун сайхан мундаг яваа сайл гэж ээж нь одоо өөрөө одоо өөр яах вэ дээ. Сайхан бас үе чинь яахан тиймхүү болчиход ингээд сууж байгаа миний хүү ингээд намаа баярлуулж штэ гончигсан. Багш минь гэж мундаг юм ямар сайхан юм бэ.
За тэгээд их баярлалаа. Туйлгүй их баярлалаа хүүхдүүдтэй. Ганцхан хүүтэй биш бүх хүүхдүүдтэй их баярлалаа. Одоо бас 11 сарын 18-нд хүү маань төрсөн. дахиад цэцэг явуулах юм болов уу? Тэрийг мэдгүй хүүтэй байна, мачин байна. Мундаг 12 сарын 18-нд бас нэг хүү маань төрсөн. За. Тий. 18-нд хоёр ахын штэ. Дандаа 3 18 төрсөн. За. Нэг хүү харин 30 юм аа. Миний ухаантай үр хүүхэд нь бүгдээрээ инкамгын сайн сайхан уртуудаа насаж ижигээ дандаа үргэлж юм гэд баярлуул олон түмнөөч гэсэн дандаа баярлуулж явах болтугай. Уртуудаа наслах болтугай. За тэгээд тээж төрүүлсэн өдрүүд, тэрвэрч өсгсөн өдрүүдийнх нь ачийг нь хариулах их том бодлын дор өрн дараатай явдаг. Тандаа эрүүл энхийг л хүсье. Та байгаа цагт хүүн гэрэлтэж явна. Энэ орчлон та миний утга учир шүү гэсэн. Эрүүл энх байгаараа миний эмээ. Энх явж мөнх жаргаараа ертөнцийн наран дэвэгдэж 9 үеэрээ жаргаж явахын сайхан эрүүлэр дугаараа жаргаая. Сайхан баярлалаа. Маш их баярлалаа. Та нартай ч их баярлалаа. баярлалаа. Мундаг юм аа. خارات جرق خبي ناتتانج بين زايا صنبيلي وخارجي قوي تيقوي